Энэ явдал хэдэн жилийн өмнө Хэллоуны шөнө надад тохиолдсон. Би одоо ч бүх зүйлийг тод санаж байна. Үнэндээ бодохоор л айдас турдаг. Тэр орой би гэртээ ганцаараа амарч байсан. Хэллоуны уур амьсгал оруулах гээд хэдэн аимшигын кино үзэхээр төлөвлөсөн. 10 цаг орчмын үед хаалга хин нэгэн зөөлөн тогшсон. Хин ч ирнэ гэж хэлээгүй байсан. Бас ийм орой үдэш хүүхдүүд чихэр гуйж ирэх цаг биш байлаа. Хүүхдүүд л тоглоом шоглоом хийж байна гэж бодоод үл тоомсорлож явчих байх гэж найдав. Гэтэл хэдэн минутын дараа дахин тогшив. Энэ удаа илүү чанга, яг л намайг заавал нэ гэж буй мэд. Би босож хаалга руу очиод нүхээр нь харахад хинч байсангүй. Хаалгаа онгойлгоод орц руу харахад бас л хов хоосон. Ямар ч хүн харагдсангүй. Тэр үед надад жаахан хачин санагдсан ч Хэллоуны тоглоомл биз гэж өөрийгөө тайвшруулсан. Би буцаад буйдан дээрээ суулаа. Гэтэл хэдэн минутын дараа утас маань чичирсэн. Үзэхэд танихгүй дугаараас мессеж ирсэн байв. Ганцхан үг. Оруулаач. Гартаа утсаа барьсан чихтэй би чичирч эхэлсэн. Би чи хэм бэ гэж буцааж бичсэн ч ямар ч хариу ирсэнгүй. Гэтэл гинт хаалгыг хүчтэй тасралтгүй балбаж эхэлсэн. Яг л нэг хүн хаалгыг эвдэж орох гэж байгаа юм шиг. Би хөдөлж чадаагүй. Энэ удаа хаалганы зүг явах зүрх хүрсэнгүй. Утсаа тас атгаад чимээгүй зогсоод сонсож байлаа. Тэр балбах чимээ зогслоо. Гэтэл дараа нь хин нэгэн хаалганы цаанаас шивнэхэн сонсогдов. Миний нэрийг хэлээд байсан. Тэгээд бас нэг аимшигтай чимээ гарсан. Яг л хумсаараа хаалгыг маань маажиж буй чимээ. Надад амьсгалахад ч бэрх болж билээ. Хин нэгэн хаалганы цаанаас бараг шивнэх төдийг Хэллоуны мэнд гэж хэлсэн. Тэгээд бүх зүйл нам гүн болсон. Дараа нь би хэр удаан зогсож байснаа ч санахгүй байна. Хаалга руу харахаас ч айж байлаа. Өглөө болж байж л хаалгаа онгойлгов. Хаалган дээр уртаас урт гүн маажсан зураас байсан. Над руу мессеж бичсэн дугаарыг хайсан ч утаснаас маань бүрмсэн алга болсон байв. Хизээч байгаагүй юм шиг. Одоо бол жил бүр Хэллоуны шөнө. Би хаанч байсан хамаагүй. Тийг тогших чимээ дахин сонсогддог. Жил бүр яг тэр шөнө шиг.